Airvent компаниас бэлтгэн хүргэдэг Airvent подкастын 5 дахь дугаарыг ярилцлага та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаараар халаалт агаар сэлгэлтийн боловсон хүчнийг бэлтгэгч багш нарын төлөөлөл ахлах багш доктор Уран Цэцэг багштай ярилцахаар зорин ирсэн байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байна уу? За та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За та өөрийгөө танилцуулна уу? Боловсролын салбарт хэддэх жилдээ ажиллаж байгаа вэ? За намайг болохоор Цогт хоёрын Уран Цэцэг гэдэг. За би болохоор 2005 онд шинжлэх ухааны технологийн их сургуульд халаалт агаар сэлгэлт мэргэжлэр бакалаврын зэрэг хүрсэн байгаа. За 2008 онд бол Сэндү шилэн хамны дулаан дамжуулалтын харьцуулсан судалгаа сэдвээр магистрийн зэрэг хамгаалсан. 2016 онд бол Монгол хоньны носон материалыг барилгын дулаан алдаглыг бууруулахад ашиглах судалгаа сэдвээр докторийн зэрэг хамгаалсан байгаа. За 2017 онд бол зөвлөх инженер болсон. 2020 онд бол одоо халаалт агаар сэлгэлт дулаан хангамжийн хүрээнд одоо зургийн экспертээр бас ажиллаж байгаа. За боловсролын салбарын хувьд бол 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Үүнээс бол одоо 2005-аас 2010 онд бол барилгын коллежид инженер багшаар ажиллаж исэн. 2010-аас 2020 оны хооронд бол одоо ахлах багшаар ажилласан. Тэгээд эндээс бол яг ажлын туршлагаа ярих юм бол анх оюутан байхдаа ультрасоник компанид ажиллаж байлаа мэргэжлийнхаа тийм ээ. Тэгээд 2000 тэрний дараа бол одоо цахилгаан сан техникийн угсралтын манай сан техникийн ууган компани болох Хүрт компаниас ажиллаж исэн. Тэгээд ингээ 2005 оноос 2010 онд бол барилгын коллежид инженер багшаар ажиллаад 2010-аас бол 2020 онд багшаар ажиллаж байгаад одоо тэр 2020 оныхоо 4 сараас эхлээд одоо энэ тус сургуульда чанарын менежерийн албан тушаалд ажиллаж байна. За шинжлэх ухааны технологийн их сургууль нь халаалт агаар сэлгэлтийн инженер мэрэгчлэр жилд дунджаар хэдэн элсэгч авдаг вэ? Мөн хэдэн төгсөгч бас төгсдөг вэ? За манай мэрэгжил ч юм бол ерөнхийдөө эрэлт хэрэгцээтэй. Тэгээд ийм эрэлт хэрэгцээтэй мэрэгжлүүдийн нэг учраас манайх бол элсэгчдийн тоо бол их байдаг. Тэр чинь нэргээ бас төгсөгчдийн тоо бол их байдаг байж байгаа. Тэгэхээр энэжлийн хувьд бол ярих юм бол манайх одоо 35 оюутан халаалт агаар сэлгэлт мэргэжлэр элссэн. За тэгээд төгсөгчдийн хувьд бол бид нар жилд бол нэг дунджаар 30-аас 50 оюутныг бол төгсөгдөг байгаа. За халаалт агаар сэлгэлтийн инженер мэрэгжлийг хүүхдүүд яагаад сонгон суралцах ёстой вэ? Энэ мэрэгжлийн давуу талууд нь юу байдаг вэ? За энэ мэрэгжил маань өөрөө яг одоо хүнд ойрхон байдаг тийм ээ. Хүний эрүүл ахуй, тав тухтай ажиллаж амьдрах тийм ээ технологийн процесс хэвээ явуулахад энэ хамгийн тааламжтай дулаан, тэмбичил, уур амьсгалыг бүрдүүлэхийн зорилготой юм систем байдаг. Тийм учраас энэ системдээ илүү одоо хүнд ойрхон учраас тэр чинээрээ одоо элсэгчд маань бол одоо ингээд бидний дулаацуулах зорилгоор халаалтын систем байх юм байна тий. Бид нарыг одоо ийм эрүүл аюулгүй нөхцөл байхын тулд агаар сэлгэлтийн систем ингэж ажилладаг юм байна гэдэг үүднээс бол энэ мэргэжлийн ерөнхийдөө онцлог хүнд ойрхон байгаа тэр талаас нь илүү түлхүү сонгодог юм болов уу гэж ингэж боддог. Дээрээс нь бол одоо энэ манай мэргэжлийн одоо үе үеийн төгсөгчд бол өөрсдийнхөө дүү нартаа тийм ээ аав ээж нь өөрсдийнхөө хүүхдүүдтэй тухайн манай энэ мэргэжлийн онцлог тийм ээ энэ маань ийм хэрэгтэй мэргэжил байгаа шүү гэдгийг бол бас ойлгуулдаг. Тэгээд дээрээс нь манай энэ одоо мэргэжлийн багш нар маань бол чадварлаг ийм боловсон хүчин ийм мэргэжилтэй багш нар байдаг учраас ерөнхийдөө манай мэргэжлийг бол ингэж зорж ирэх нь бол илүү байдаг юм уу да гэж ингэж би боддог. За халаалт агаар сэлгэлтийн инженер мэрэгчлэр төгсөж байгаа төгсөгчдийн ажлын байранд зуучлах боломж болон энэ салбарт гараад ажлын байрны олдоц хэр байдаг бол. За манай мэрэгжлийн хувьд бол одоо төгсөөд ажлын байр гэдэг асуудал бол тийм их проблемтэй зүйл бол биш. Яагаад гэвэл манай мэрэгжлэр төгсөж байгаа оюутнууд маань тухайн яг одоо ах дүүгээрээ эсвэл бол багшаараа зурчлуулад тийм ээ танил талаараа эсвэл бол тухайн компани одоо зар сурталчилгаа хийж байгаа үйл ажиллагаатай нэгдэр танилцаад за тэгээд ингээд бол өөрсдөө ингээд сонгоод ордог байгаа. Харин эсвэргээрээ одоо ингээд манай мэрэгжлийг одоо төгсөгч оюутнуудыг бол ингэж хайх тийм ээ одоо танай халаалт агаар сэлгэлт мэрэгчлэр төгсөгч юм оюутан байна уу манад одоо зураг дээр авъя тийм ээ ашиглалтан дээр авъя угсралтан дээр авъя гэхэд эсвэргээрээ манай оюутнууд бол бүгд ажлын байртай болцсон байдаг. Тийм учраас манай мэрэгжлийн ийм оюутнуудыг ийм ирэх хайх тийм одоо яг одоо үед бол тийм нөхцөл бол бүрдсэн байгаа л да. Та 16 жилийн турш боловсролын салбарт ингээд ажиллахдаа, багшлахдаа голчлон ямар ном сурах хүчгүүдийг барьдаг вэ?
мөн оюутнууд сурагчдаа энэ номыг л нэг мэрэгжлийнхаа талаас уншчихсан байвал зүгээр дээ гэсэн тийм ном байдгүй. Байлгүй яг уу манай одоо Эрдэмтэн багш нарын бол маш олон ном сурагчдууд бол гарсан байдаг. За одоо ялангуяа одоо миний багш Сэд Астурж өгшөө маань одоо халаалт агаар сэлгэлт тийм ээ. Халаалт агаар сэлгэлт гэх мэтчил номнууд байна. За мөн одоо бид хоёрын хийсэн халаалт агаар сэлгэлтийн системийн угсралтын технологи гэж ном байна. Дээрээс нь одоо би энэ Эрдэнэ цэцэг багш, даваа цэрэг багш, цацрал багш нартайгаа ингэж хамтарсан сан техникч гэдэг ном байна. За мөн Баатар сүрэн алтан цэцэг багш, Ташторж багш тийм ээ. За Бүрэг сүрэн гээд гих мэтчлэн багш нартайгаа хамтарсан сан техник угсралтын технологи гэдэг ийм номнууд байгаа. Мөн бас одоо энэ манай энэ Мөнх өргөшин төслийн одоо эрчим хүчний хэмнэлтэд төслийн хүрээнд бол маш олон гарын авлагууд бол монгол хэл дээр гарсан. Монгол хэл дээр үзэх сурах тийм сурагчдууд бол ер нь бол өргөн хэмжээнд байгаа гэж ингэж үзэж байгаа. Ер нь бол оюутнуудтай би юу гэж захидаг вэ гэхээр мэрэгжлийн ном сурахыг одоо энэ монгол хэл дээр байгаа ном сурахыг ашиглахаас гадна тухайн одоо мэрэгжлийн норм дүрмийг маш сайн судлах хэрэгтэй. Тэр норм дүрмэнд байгаа заалтуудыг бол маш сайн ойлгож, уншиж, хэрэгжүүлж, нэвтрүүлж ажиллах хэрэгтэй гэдэг тал дээр нь бол зөвлөмж өгдөг. За тэгээд мэдээж бол одоо гадны ном сурахыг болвол орос хэл дээр, англи хэл дээр бол ингэж суралцаж, харж, тэндээс судалж тухайн одоо инженерийн хэрэглээндээ тийм ээ тооцоо судалгаандаа бол ингэж ашигласаа л гэж ингэж боддог. Тэр талаас нь илүү бас сахиж өгдөг дөө. За одоо энэ хүн мэрэгжлийн маань бакалаврын сургалтын хөтөлбөрийн яг мэрэгжлийн цагийн хуваарлалт нь ямар байдаг юм бол? За ерөнхийдөө бол манай энэ халаалт агаар сэлгэлтийн одоо мэрэгжил маань бол ер нь 4 жилдээ 130 кредитүүдэд төгсдөг байж байгаа. За эндээс бол нийт одоо мэрэгжлийн суурь одоо ерөнхий эрдэм мөн мэрэгшүүлэх гэдэг ингээ 3 байдлаар бол ингээ задардаг. За эндээс хичээлийн төрлийнхөө хувьд бол за тэгвэл ерөнхий суурь дээр бол одоо нэг 29% тийм ээ тухайн нийт одоо 130 кредитийн 29%-ийг үзэж судална гэсэн үг байна. Мэрэгжлийн суурь дээр бол нэг 28%-ийг тийм ээ. Тэгээд мэрэгшүүлэх хичээлийнхаа хувьд бол 35 за тэндээс бол нөгөө дадлага дипломын төсөлгээд 4% гээд нийт бол яг 130 кредитэндээ ийм агуулгатай ийм одоо цагийн хуваарлалтаар бол үзэж судалдаг да. За лаборатори практикийн хичээл зориулагдсан анги танхим тоног төхөөрөмж одоо манай шинжлэх ухааны технологийн сургуульд маань байдгүй. Мэдээж байгаа. Гэхдээ бидэрт бол сайжруулах, шинжлэх, улам баяжуулах тий. Тэгээд цаашдаа энэ оюутнуудтай бас хүртээмжтэй байлгах талаас бол бид нар хийх ажлууд бол зөндөө байгаа. За одоогор бол манайд энэ барилгын талааны бицэг агаар судлалын лаборатори за энэ дээр болохоор сургалт болон одоо энэ судалгааг бол хийдэг байгаа. Мөн бол одоо бид нар цаашдаа энэ одоо барилгын талааны бицэг дээр бол энэ лабораторитой агаар сэлгэлтийн системийнхэн тийм ээ туршилт одоо халаалтын системийн туршилт судалгааг бол манай оюутнууд маань бол хийж гүйцэтгэдэг. За одоо гээд ярих юм бол яг одоогийн үед бол манай Эрдэнэ цэцэг багш маань барилгад одоо сэргийгдэгч хүчний ашиглалт дулаан хангамжийн чиглэлээр одоо төслийн хүрээнд бол туршилтын энэ лаборатори стендүүдийг бас одоо ингэж оруулж ирэхээр бас зорилт тавин ажиллаж байгаа. Тэгээ ер нь цаашдаа бол бид нэр сургалтын орчин гэдэг зүйл дээр анхаарахгүй бол бас болохгүй болсон. Мэдээж олон улсын жишгээ дагсан ч гэсэн тэр одоо практикт тийм ээ өөрөө ч асууж байгаа тэр практик дадлагыг бид нэр илүү түлхүү эзэмшүүлэхийн тулд энэ тал дээр бол бид нараас анхаарч ажиллах цаг болсон гэж ингэж би өөрийнхөө хувьд бол ингэж бодож байгаа. За сая ингээд цар тахлын нөхцөл байдал COVID-19 вирусын нөхцөл байдлаас болоод 2 жилийн хугацаанд хичээл сургалтын үйл ажиллагаа нэлээд завсартлаа шүү дээ. Тэгэхээр яг энэ цаг үед сургалт бүрэн захим руу шилжих үйл явцад ямар бэрхшээлүүд тулгарч исэн бэ? Мөн ингээд шилжсэний дараа ямар давуу талууд байсан бэ? Тэгээд энэ сургалт маань захим руу шилжсэн үеийн сургалтын чанарт бас хэрхэн нөлөөлсөн бэ? За наад чинь бол одоо яг л хөндөгдөд байгаа асуултыг бол асуулаа. За энэ маань болохоор ер нь бол ковидын үед бид нар багш сурагчдгүй ялгаагүй бүгд ажиллахад ил хүндрэлтэй байлаа. Тийм. Тэгэхээр эндээс бол бид нар одоо энэ хүндрэлийн үед бол бас нэг талаасаа хүндрэл гэж харж байгаа бол нөгөө талаасаа бас давуу талууд бас харагдаж байна. Тэгэхээр одоо жишээ нь цахим сургалтын үед бол хүндрэлээсээ эхлээд багш нар чи тийм ээ. Цахим сургалтын үед хүндрэлтэй тал нь гэх юм бол одоо би бол гол төлөв ер нь оюутнуудтайгаа ингэж ойр харьцахыг бол хичээдэг. Тэгэхээр гэтэл одоо нөгөө тэр амьд харилцаа гэдэг юм байхгүйгаас болоод яг энэ одоо мэрэгшүүлэх хичээл дээр бол ажиглагдсан. Бие даалт
тэр курсын ажил тийм ээ тэр дипломын төсөл хийж явах ингэж явцад бол амьд харилцаа байхгүйгаас тухайн одоо мэдлэг дутмаг очих тийм ээ тухайн багш одоо оюутандаа яг хэлэх гээд байгаа юмаа хэлж чадахгүй байх. Тухайн оюутан багшаас мэдэж авах гээд байгаа юмаа мэдэж чадахгүй байх. Тийм ээ ийм хүндрэлүүд бол гарч исэн. Зүгээр давуу талын хувьд нь яг ингээд суралцагчийн хувьд нь бол ингээд аваад үзэх юм бол нэгд бид нар одоо энэ сургалтын веб буюу Unimedes дээр бол хичээлээ PDF байдлаар оруулж байгаа. Хоёрд болохоор тухайн одоо хичээлээ зааж байхдаа бичлэг хийгээд оюутантай үлдээж байгаа. Гэтэл оюутан маань тэрийг аль ямар газраас тийм ээ хүссэн үедээ тэр одоо мэдээллүүдийг бол бичлэгээ үзээд эргүүлээ сонсох юм бас боломж бүрдэж байгаа бас давуу юм болов уу гэж ингэж бодсон. Тэгээ сургалтын бид нар ингээд сэтгэл ханамжийн судалгаа тэр бол хийгээд ингээд үзлээ л дээ ингээд явцын дунд бол тэр бол мэдээж бид нар ингээд оюутнууд бол ихэнх нь багштай бол одоо амьд харилцаа үүсгэж чадаагүйгээс бид нар бол одоо ингээд сургалт одоо авч чадах хэвээр мэдлэгээ авч чадсангүй гэж ингэж ярьж байгаа. Энэ бол би бол энэтэй санал нэгдэж байгаа. Яагаад гэвэл бид нар илүү бас оюутнуудаа ойр байж ингэж ажиллах хэвээр хүмүүсийн нэг шүү дээ тийм ээ. Тэгээд яг хуу эндээс бол бас нөгөө талаасаа ингээд давуу талыг аваад үзэх юм бол нөгөө оюутнууд маань бас бие даах чадвар гэдэг юмд бас суралцсан болов уу гэж бас суралцаж байгаа болов уу гэж ингэж бас бодож байгаа даа. За одоо энэ салбарын яг халаалт агаар сэлгэлтийн салбарын оюутнууд маань салбарын одоо нэр хүндтэй инженерүүдтэйгээ уулзах боломж, туршлагаас нь судлах, зөвлөгөө авах боломж хэрэг юм бол мөн одоо сургууль дээрээ хичээлээ судлах, ном сурах, бичгийг үзэх гэх мэтээс өөр мэдээллүүдийг олж авах их сурвалжууд бас хэрэг юм бол. За энд болохоор ер нь одоо манай энэ мэрэгжлийн хувьд бол төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Дээрээс нь одоо энэ мэрэгшүүлэх юм сургалтууд ихээр явагдаж байна тийм ээ. Одоо энэ зөвлөх инженерийг бэлтгэх, мэрэгсэн инженерийг бэлтгэх гэдэг юм чадваржуулах сургалтаар бол бас нэлээд зүйлүүдийг бол төгссөн инженерүүд маань бол авах боломж бүрдэж байгаа. Зөвхөн суралцж байгаа оюутнуудын хувьд бол бид нэр одоо ямар боломжуудыг хэлдэг вэ гэхээр тухайн одоо мэрэгжил дээрээ ийм манай ийм зурцлын компаниуд байдаг, ийм угсралтын компаниуд байдаг тийм ээ. Ийм одоо ашиглалтын компаниуд байдаг. За энэ дээр бол та нар ийм үүрэг оролтоогоор ингэж ажилланаа гэдгийг бол ерөнхийдөө маш сайн ойлгуулж өгдөг. За дээрэс нь манай энэ бас нэг олзуурах штэ зүйл нь юу вэ гэхээр энэ мэрэгжлийн хүрээнд энэ халаалт агарслал мэрэгжлийн хүрээнд бол энэ Facebook хуудас бол ажиллаж байна. Тэн дээр одоо манай энэ нэртэй зөвлөх инженерүүд, экспертүүд тэгээд ингээ бусад төрлийн инженерүүд бол санал бодлоо хуваалцж байгаа нь надад бол бас их авууштай зүйл болсон ингэж харагдав гэж үздэг. Тэгээд ерөнхийдөө энэ мэрэгжлийн төвшөнд бол одоо төвшин зөвлөгөө өгөх тухайн инженерүүд дээр очиж уулзах гэдэг тал дээр бол ерөнхийдөө манай энэ экспертүүд зөвлөх инженер мэрэгсэн инженерүүд бол бас өөрсдийнхөө одоо тийм ээ хүрээнд бол ингээд чиглэлээрээ бол зөвлөгөөг бол өгөхөд бол таатай байдаг. Бүр илүү манай инженерүүд маань очиод уулзаад тийм асууя гэдэг юм бол илүү бас удаан ярилцах тийм ээ. Дутагдaltaй тал нь тийм байх шүү. Авууштай юм чи юм байх шүү. Давуу тал нь юм байх шүү гэдэг тал дээр бол биднэрт болон суралцж байгаа оюутнуудад тэр тусмаа одоо энэ төгсөгчд маань бол илүү тийм мэдээлэл бол хуваалцж байгаа нь бол ажиглагддаг л да. Тэгэхээр би бол тэднэрт бол бас баярлаж явдгаа хэлье. Дээрээс нь одоо энэ манай мөнхөр өгч санаачлаад манай мэрэгжлийн багш нарын одоо энэ инженер техникийн ажилчдыг хамарсан одоо халаалт агаар сэлгэл дулаан хангамжийн хүрээнд бол ийм болохгүй байгаа, тулгамдж байгаа тийм ээ. Эсвэл одоо ингэ шийдвэрлүүлэх тэр асуудлуудыг бол суралцагч, төгсөгч, инженерүүдийнхээ хүрээнд бол ингэж явуулдаг учраас тэндээс бол манай оюутнууд бол мэрэгжил мэдлэгээ авах юм боломж мөрддөг. Мөн одоо манай сургууль дээр гэхэд бол эрдэм шинжилгээний хурлууд явагдаж байна. Төрөл бүрийн инновацийн уралдаанууд явагдаж байна. Тийм ээ. Энд бол манай оюутнууд бол өөрсдөө ийм идэв санаачтай оролцдог. Тэр чинээгээрээ бол тэндээсээ бие биенээсээ суралцах, тэр ихтгэл бэлтгэхийн тулд багшаасаа зөвлөгөө авч суралцах тийм ээ. Тэгээд өөрийнхөө мэрэгжил мэдлэгээ бол дээшлүүлэх тийм боломж бүрддэг л гэж харж байна да. За Монгол болон гадаад улс орнуудын сургалтын системийн ялгаа нь юу гэдэг юм бол залуучууд яагаад голчлон гадаад улсад суралцахыг илүүд үзээд ингээ гадагшаа зүтгээд гадагшаа явж сураад идэх юм бол энэ тал дээр таны бодол ямар байдаг вэ? За энэ тал дээр бол
ер нь одоо бидний судалгаа юмнууд авч байхад тийм ээ тэр багш нар сэтгэл хангамжийн судалгаа авсан гэж ярьж байсан. Энийг болохоор суралцагчаас, одоо сурж байгаа суралцагчаас, төгсөгчөөс, за ажил олгогчоос ингээд авч байгаа юм. За энэхэд бол энд юу гэж ерөнхийдөө юу гэж хэлж байна гэхээр одоо энэ асуултаа уялдаа авчиж байгаа байхгүй тийм ээ. Бид нар одоо тэгэхээр бид одоо өөрсдөө яг энэ үйл ажиллагаандаа яаж анхаарч ажиллах ёстой вэ гэхээр нөгөө сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг одоо хийхдээ гадны сургуулиудын одоо тэр сургалтын хөтөлбөрийг ингэж харьцуулан судлах тий хэдэн жил суралцаад хэдэн одоо хэдэн хэмжээний одоо кредитийг үзэж судлаад за тэгээд хичээлийн агуулгууд нь бол одоо яаж шинжлэгдэж байна уу ямар агуулгуудаар тухайн хичээлүүдийг орж байна уу тийм ээ гээд ингээд олон улсын төвшөнд бол бид нар одоо нийцүүлэх юм шаардлага бол зайлшгүйгээс гарч ирж байгаа. Тийм учраас бид нар бол одоо энэ манай дээр бол хөтөлбөрийн дэд хороо гэж байгуулагдсан. Тэрэн дээрээ бол бид нар яг энэ чиглэлийнхаа тэр сургалт арга зүй тэр сургалтын арга технологи тэр дэвшилтэд одоо техник тоног төхөөрөмж лаборатори тийм ээ тэр чиглэлийн юмтайгаа бол ингэж уялдуулаад сургалтаа ингэж явуулж хөтөлбөр төлөвлөгөөндөө байнга шинжилэлт ингэж хийж явж явах хэрэгтэй байна гэдгийг л бол олж харж байгаа. Зүгээр яагаад залуучууд ер нь гадаад суралцахыг илүүд үздэг вэ гэж энэ асуудалтанд бол би ерөнхийдөө бид нар хэлгүүгээр явахаа болчлоо шүү дээ тийм ээ. Бүхэл зүйл одоо судалгаа, сургалт одоо юу гэдгийг мэргэжлээ дэвшүүлэх ажил дээр ч гэсэн одоо хэлний бэрхшээлд бол тулгарч байна. Тэгэхээр эндээс бол бид нар тэр яг орчинд нь тухайн хэлийг суралцах юм бол бас одоо тийм ээ илүү юм хэлний мэдлэг маань дээшилж гин гэдгийг бол залуучууд маань олж харж байгаа болов уу гэж ингэж би бодож байгаа. Нөгөө талаасаа болохоор тухайн одоо тэр олон улсын төвшний одоо тэр тийм ээ мэргэжил одоо мэргэжлийн одоо хөтөлбөр төлөвлөгөө тийм ээ сургалтын орчин за тэр одоо суралцах тийм менежмент одоо тийм ээ цаашдаа өөрийнхөө карьер болгох тал дээр илүү бас одоо ингэж тэнд бол их зүйл байна гэдгийг олж харсан үднэс явдсан болоо даа гэж бодож байна да. За одоо Монгол улсад жишээлбэл шинжлэх ухааны технологийн их сургуульд маань төгсөж гарсан төгсөгч мэрэгчлэлтэн маань гадаад улс орнуудад мэрэгчлэрээ ажиллах боломж байдаг юм болов гадаад улс орнуудын тавьдаг шалгуурт тэнцэж чаддаг юм болов. За энэ тал дээр бол одоо хэлтэй тийм ээ одоо англи хэлтэй одоо жишээлбэл одоо юу гэдэг юм тийм ээ Япон руу явж байгаа Япон хэлтэй ч гэдэг юм уу Солонгос руу явж байгаа Солонгос хэлтэй ч гэдэг юм уу энэ ийм хэлтэй хүүхдүүдийн хувьд бол ер нь боломжтой. Хэлийг сураад өөрсдөө бас ингээд яг тухайн суралцах байгаа тэтгэлэг хөтөлбөр юу гэдгийг тийм ээ тэр бол бас манай сургуулийн хувьд бол ийм нээлттэй олон хөтөлбөрүүд бол зарлагддаг л да. Мөн бас төслийн хүрээнд бол бас юм гадагшаа мэргэжил дэвшлүүлэх суралцах тийм бас боломж байгаа. Одоо миний хувьд гэх юм бол одоо эндээ бакалавра төгсөгчүүд гадагшаа гадны орнуудад бол бас одоо мэргэжлэрээ эсвэл өөр мэргэжлэр ч юм уу эсвэл мэргэжлээ илүү наривчлаад ингээд суралцаад магистр хамгаалж ирсэн маш олон юм байгаа л да. За саяны хэлсэнчлэн Монгол улсдаа бакалаврын зэрэгээ хамгаалаад гадаад улс орнууд руу яваад магистр, докторийн зэрэгт ингээд суралцах сонирхол аяг өндөртэй байдаг штэ залуучууд маань. Тэгэхээр үүний яг давуу тал нь юу гэдэг юм бол сул тал нь юу гэдэг юм бол энэ шалгуур шаардлага нь юу гэдэг юм бол мөн яг энэ мэрэгжлийн зэрэгээ ахиулах тэтгэлэг хөтөлбөр хөнгөлөлтүүд ямар хөө гэдэг юм бол. За энэ асуултын хувьд болохоор төгсөгчд маань цаашдаа өөрсдөө хөгжүүлэх сайн боловчтой хөгжин байхын тулд гадны орны туршлагыг өөрийн орондоо нэвтрүүлэн хэрэгжүүлэх, за гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор суралцах сонирхол их байдаг гэж ингэж би боддог. За хэлний мэдлэгээ дээшлүүлнэ гэдэг бол тухайн бас ажлын нэг гол шалгуур үзүүлэлт одоо болоод байна. Энэ дээр бол бид одоо яах ч бол анхаарах хэрэгтэй болсон гэж ингэж өөрийн зүгээс бол үздэг. За тэгээ мэдээж тухайн одоо давуу тал нь гэх юм бол хэлийг бол сайн эзэмшин, дээрээс нь одоо шин дэвшилт технологиг судлан тий олон улсын туршлагыг Монгол орондоо нэвтрүүлэх тал дээр боломжийг нь судалж ирнэ гэдэг ч юм уу ийм олон давуу талууд бол байдаг. Зүгээр миний хувьд дутагдaltaй зүйлүүдийг одоо энэ гадаадд олон жил болоод ирсэн хүмүүсийн зүгээр ингээд ажиглаж яхад ирээд одоо ингээд олон жил болчиход ирээд ингээд ажиллахад нөгөө танилын хүрээнд багассан гэдэг ч юм уу тийм ээ. Эргээд тэр нөгөө ажиллах газраа бас жоохон ажиллахад ингэж нэг дасан зохицох байдалд бол нэлээд бас тийм дутагдaltaй байдаг юм болов уу гэж ингэж харагдаж штеп. Тийм. За одоо үед нийгэм, шинжлэх ухаан, техник технологич төр ингээ маш хурдтай хөгжиж байгаа. Үүнийг дагаад мэрэгчлэл маань
сайжрах шаардлага тулгарна. Мөн сургалтын систем, заах арга барилын өөрчлөлтүүд хэрхэн явагдах ёстой гэж боддог вэ? За энийг бол мэдээж бид одоо олон улсын түвшнээр бол харж ажиллах, тийм ээ, суралцах, өөрсдийнхөө үйл ажиллагаандаа бол энийг одоо ингэж нэвтрүүлж ажиллах шаардлага бол гарч ирж байгаа. За эндээс бол нэг жишээ хэлэх юм бол одоо манайх халаалт агаар сэлгэлтийн мэргэжлээ олон улсын түвшинд нийцүүлээд халаалт агаар сэлгэлт кондиционер болгож өөрчилж байгаа, сургалтын төлөвлөгөөнд тэгж өөрчлөлт оруулж байгаа. За энэний одоо үндэслэл нь гэдэг юм бол одоо манай мэргэжлийн норм 4 маань, тийм ээ, барилгын норм ба 441-ийн ноолын 11 маань халаалт агаар сэлгэлт ба кондиционер гэдэг нэртэй байдаг. За мөн одоо халаалт агаар сэлгэлтийн кондиционерийн мэргэжлэр бол бид нар олон улсын түвшинд бол бэлтгэж гардаг. За тэгээд дээрэс нь бол одоо энэ төгсөгчд болон ажил олгогчдын саналуудыг бол одоо бас ингээд аваад үзэхэд бол халаалт агаар сэлгэлт гэдэг тэгэхээр яг л кондиционер гэдэг нэг гол юм орчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэр үүднээс бол бид нар энэ бас судалгаагаа үндэслээд мэргэжлийн багш нарынхаа бас саналыг бас үндэслээд ингээд халаалт агаар сэлгэлт кондиционер нэртэй болгон ингэж өөрчилж байгаа. Имжлээс бол элсэлтэй бас тэгж авсан байгаа. Тэгээд цаашдаа бол бид нар энэ ер нь бол яаж үзэж байна гэхээр барилга архитектурын сургуулийн хувьд бид нар одоо тухайн эх орныхоо хөгжил бодтой хувь нэмэр оруулах үз шилдэг одоо шинэ дэвшилтэт ийм технологиг бий болгох мөн дэлхийн их сургуулиуд болон эрдэмтдтэй одоо хамтран ажиллах шинжлэх ухааны технологийн салбарт тулгамдж байгаа юм олон асуудлыг шийдвэрлэх чадвартай боловсон хүчнийг бэлтгэх судалгаанд суурилсан одоо тэргүүлэх бүрэлдэхүүн сургуулийг бий болгоход бол мэдээж бид нар одоо энэ сургалтын төлөвлөгөө өөрчлөлт, тийм ээ, заах арга зүйдээ бол өөрчлөлтийг шаардлага гарсан байна л гэж ингэж үзэж байгаа даа. За ингээд олон улсын жишээг олон улсын туршлага арга барилаас Монголдо ингээд нэвтрүүлэх боломжтой гэж бодож байгаа шинэ техник, технологи, арга барил байна уу? Байгаа. Мэдээж одоо бид нар тухайн одоо манай сургуулийн хувьд бол энэ 2020 оноос эхлээд хөтөлбөрийн дэд хороо байгуулж эхэлсэн гэж ярьсан, тийм ээ. За тэгээ энэ хөтөлбөрийн дэд хороон дээр бол сургалтын төлөвлөгөөний өөрчлөлт шинжилгээтэй холбоотой асуудлуудыг өөрчлөх, за тэр өөрчилж байгаа үндслээ нотлохоо үндслэгээр оруулж ирээд за тэр өөрчлөлт шинжилгээг бол хийх боломжтой юу, боломжгүй гэдэг бол манай хөтөлбөрийн дэд хороо ерөнхий үндслэл нотлохоо баримтлалтанд суурилж бол ингэж авч үздэг. Мөн бас одоо манай энэ шүтээс дээр бол 2014 оноос сургалтын хөтөлбөрийн шинжилгээг эрчимжүүлж одоо олон улсын инженерийн боловсролын CDIO-гийн стандарт арга зүй бол албан ёсоор нэвтрүүлж эхэлсэн байгаа. За энэ хүрээндээ бол бид нарын одоо багшийн заах арга зүй, сургалтын одоо тийм ээ суралцсан үр дүн гээд тухайн одоо ямар мэдлэг, чадвар, дадалтай оюутан бэлтгэх вэ гэдэг талтаас нь бид нар сургалтын хөтөлбөрөөр энэ чиглэл рүү төлөхөө үр дүнд суурилсан байдлаар ингэж сургалтын төлөвлөгөө хөтөлбөрөөр шинжилж ажиллаж байгаа. За таны ингээд олон жилийн багшилсан туршлага мөн хувь хүний зүгээс оюутнууд маань суралцахдаа юуг анхаарч яг ямар арга барилаар суралцаасаа гэж хүсдэг вэ? Оюутнуудаа өгөх зөвлөгөө байна уу? Ер нь бол яг энэ ташрамд хэлэхэд бол би одоо оюутнуудаар бол маш их бахархаж ажилладаг. Тэгээд тэр тусмаа бас оюутнуудынхаа эсрэгээрээ эргүүлээд одоо найз нөхдөшгөн байх, илүү ойр байх талаас нь ер нь ажиллахыг бол хичээдэг. За манай оюутнуудын бол өөрийн сонирхлоороо бол нэг 85-аас 90% мэргэжлээ сонгож элсэж орж ирж байна яг өөрийнхөө сонирхлоор. Тэгээ үлдсэн хувь нь болохоор тухайн ээж аав нь мэргэжлийг зөвлөдөг, тийм ээ. Тэгээд эсвэл одоо аав ээж дотны ойр дотных нь хүмүүс нь үндсэндээ бол энэ мэргэжлийн зөвөр мэргэжил юм а, хэрэгтэй амьдралд хэрэгтэй мэргэжил шүү дээ гэж ингэж сонгож элсэж орж ирж байгаа манай дээр. Гэтэл ер нь бол тухайн оюутнуудыг бол би юу гэж боддог вэ гэхээр өөрийн гэсэн зорилгоо тавиад тийм ээ чи хаана хүрэх гээд байгаа вэ? Тэр зорилгоо тавиад мэргэжлээ ойлгоод эргүүлээ тэр мэргэжлийнхаа үр шимийг одоо хүртнэ гэсэн байдлаар л шинийг гэрлэхийд судлах, за альва юмд хандах хандлагаа өөрчлөх, за сэтгэл гаргаж суралцах хэрэгтэй гэж ингэж боддог. Багш савын тэгээд цаашдаа амьд харилцааг бий болгох, за багштайгаа илүү ойр ажиллах, тийм ээ. Мэргэжлийн нам сурахыг одоо тэр гадаад хэл дээр ч монгол хэл дээр ч бай судлах норм дүрмийнхаа заалтуудыг ойлгож ингэж хэрэглээндээ ашиглаж тооцоо судалгаанд ашиглах мөн одоо тэр өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь л ер нь хийж сурсан байх юм бол тэр маань эргүүлээд өөрөө илүү амжилттай байх үндэс суурь байх юм болов гэж ингэж боддог доо. Тийм учраас одоо өөрийнхөө шавнартай бол би завгүй бай. Тэгээд тэр чинээгээрээ чамд амжилт дагаж ирдэг л гэж ингэж хэлдэг. Маш гоё үг байна. За таны бодлоор одоо төгсөгчд маань шууд ажлын байран дээр гарахад ямар ур чадварууд дутагддаг вэ?
Бид одоо тэр сэтгэл ханамжийн судалгаа төгсөгчд болон ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгаанд бол судалгаанаас харахад бол тийм ээ багаар ажиллах, за илтгэх, шинжилэн судлах, тийм ээ асуудлыг шийдвэрлэх чадвар, за мөн гадаад хэлний чадвар, за хувь хүний хандлага, тэгээ байнга суралцах юм чадварууд эзэмших тэр ур чадвар дээр юу анхаарч ажиллах шаардлагатай байна гэж ингэж бодож байгаа. Одоо ажил олгогч маань бол тухайн төгсөгчдийг ингээд аваад байхдаа дипломыг харахаас гадна тэр хүн одоо саяны хэлсэн ур чадваруудаас аль нь дээр илүү одоо сайн байна гэдэг ур чадваруудаар нь үнэлэхэд эдгээр асуудлууд дээр бол анхаарах хэрэгтэй байгаа нь бол харагдсан л да. Тийм учраас бид нар одоо яг энэ бас л одоо тэр сургалтын төлөвлөгөө тухайн оюутнаа мэдлэг чадвар дадалтай тийм ээ сайтай оюутан байлгахын тулд бид нар энэ чадварууд дээр л анхаарч аль тал дээр л одоо үйл ажиллагаанаа тусгаж ажиллах хэрэгтэй юм байна даа л гэж ингэж бодож байгаа. За дээр дурдсан одоо эдгээр илтгэл, мэтгэлцээ, харилцааны ур чадвар, мөн зохион байгуулалт, удирдлагын ур чадвар зэрэг ур чадваруудыг та өөрөө хичээлээ заах явцдаа ингээ хэрхэн нэгтгэж, уусгаж, гомдлын мэдлэгтэй уялдуулан ашигладаг бай. За ер нь бол би өөрийнхөө хувьд бол хичээл дээрээ тухайн одоо лекцээр, семинараар тий онлайн мэдлэг өгөхөөс гадна нэгэн сэдвүүд ингэж өгчдөг. Тэгээ тэр сэдвийнхаа хүрээнд бол та нар яг одоо ингэ яг хичээлтэйгээ холбоотой. Энэ сэдвүүдийнхаа хүрээнд та нар одоо яг ийм нэг 10 слайд ингэ бэлдэн шүү. Тэрийг ингээ би хоорондоо ингээд ярилцаад тэндээс одоо ямар асуудлууд гарч ирж байна уу тийм ээ. Энэ дээр шинжилгээ хийгээд тухайн энэ одоо сэдвийнхаа ач холбогдлыг ойлгоод тэгээд үр дүн нь ер нь юм байсан. Тэгээд одоо системүүдийн жишээл хооронд нь харьцуулдаг ч юм уу тийм ээ. Тэгээд эндээс бол энэ системийн давуу байсан гэдэг ч юм уу тодорхой нэг үр дүнд хүрэх байдлаар тэр сэдвүүдийг бол ингэж өгч тэн дээрээ ингээд оюутнуудаа баг болгож ажиллуулад тэднэр нь хоорондоо одоо энэ онлайн үеч бас тэрэн дээрээс айгүй аятайхан байгаад байгаа. Онлайн үед бол нөгөө багуудаа нэг тимсээр ажлынхаа бус цагаар нөгөө хүүхдүүдэд ингэж багаар нь ярилцуулаад тэгээд хүүхдүүдэр багаар нь өөрсдөр нь дүгнүүлдэг. Бас нэг тийм зарчмыг бол ашигладаг. Сүүлийн үед болохоор бид нар бас нэг сургалтандаа нэвтрүүлж байгаа нь юу вэ гэхээр мэргэжлийн нэр томьёо үг хэллэгийг тухайн одоо оюутандаа мэдүүлээд тэрийгээ эсэргээрээ бид нар одоо тэр яг мэдсэн байна уу үгүй юу гэдгийг тодорхой ингээд ур чадварын тестээр юм уу шалгах тестээр аваад ингээд оюутнуудынхаа мэдлэгийг бол тэлэх үүднээс ингэж гэтэл энэ нэр томьёо гэдэг маань бол юунд ач холбогдолтой юм гэхэл бид нар одоо интернет орчингоос бид нар тухайн мэргэжлийнхаа одоо тоног төхөөрөмжийн жишээлбэл сонгоё гэх юм бол тэр одоо англи үг түлхүүр үг дээр ашиглаад мэргэжлийнхаа нэр томьёог ашиглаад ингээд хайлтаа хийгээд өөрсдийнхөө хүссэн мэдээллийг бас авдаглаад тийм авахгүй боломж бас бүрдэж байгаа гэж ингэж үздэг. Тэгээд бас нэг арга нь болохоор юу яадаг вэ гэхээр жишээл би халаалтын хичээл авдаг байхгүй. Тэгээ энэ дээр бол би яадаг вэ гэхээр төрөл бүрийн системүүд өгч байгаа жишээлбэл одоо дээрээс тгүүлтэй нэг колод систем тий энэ баг нь одоо доороос тгүүлтэй нэг колод систем гэдэг ч юм уу. За чи дагуу хэрэгэлтэй дээрээс тгүүлтэй нэг колод системээр хийгээд ингээд системүүдээ ингээд ангилаад өгчдөг. Тэгээд тэн дээрээ хүүхдүүдээр бол одоо ингээд тэрний давуу тал нь юу байх вэ? Сул тал нь юу байх вэ? Тэгээ боломж нь юу байх вэ? Аюултай ашиглалтын үед одоо тэр аюул нь юу байх вэ тийм ээ? Халаалтын системд тавигдах 5 шаардлагад энэ систем нийцж байна уу үгүй юу тийм ээ? Гэдэг талаас нь бас ордог. Дээрээс нь мөн бас энэ бодит алдаан дээр суурилдаг одоо зураг дээр бол тийм ээ чинь хууль коллектор төлөвлөлтөө унтлагын өрөөнд нь одоо ингээд хууль коллектор төлөвлөсөн байна тийм ээ. Энэ бол хууль коллектор маань бол тухайн одоо барилга байгууламжийн ашиггүй талбайд нь өөрөө хэлвэл тийм ээ байх ёстой. Тэгэхгүй айлын унтлагын өрөөнд тавиад нөгөө хууль коллектор байж байгаа ардитер байж байгаа хоёр юм тавьчихад байна шүү дээ тийм ээ. Гэтэл энэ маань ор тавийг ихэд тавьж болдгоо. Тавилга тавийг ихэд бас ингээд нөгөө орон зайн төлөвлөлт манайх ч одоо сүүлийн барилгууч метр квадрат ингээд бага байгаад байгаа шүү дээ. Тэгтэл нөгөө хоёр ийм тоног төхөөрөмжийг ингээд тавьчихаар тавилга тавьж болохгүй, ор тавьж болохгүй нөгөө ашигтай тийм талбаанаас нь хасагдах юм байна. Тийм ч гэсэн төлөвлөлтийн тал дээр бодит алдаан дээр ийм байж болохгүй шүү гэдгийг бол ерөнхийдөө оюутнуудад бодит алдаан дээр ингээд суралцуулж тэднэртэй үлгэр дуурайл болж ингэж л төлөвлөж болохгүй, ингэж яг норм дүрмийнхэн дагуу ингэж төлөвлөх ёстой шүү гэдэг нэг бол хэлж сургадаг байгаа. За тэгээд ерөнхийдөө манай багш нар бол ингэж хичээлүүдэд дагнаж авдаг. Жишээ нь би халаалт гэх юм бол манай бусад багш нарыг бол анх нь
ултраагаарын чанар гэдэг ингээд хичээлүүдэд дагнаад орчхоор энэ бас илүү үр дүнтэй мүү, эргээд сургалтын чанартай бас илүү үр нөлөөтэй мүү гэж ингэж бодож байгаа. Гэтэл олон өөр төрлийн хичээл энийг олон багш ингээд ороод ахаар би одоо бас маш олон хичээлийг орж ирсэн л та. Тэгэхэд болвол ингээд тухайчлаг одоо ингээд ойлгоод үлддэг. Гэтэл яг тухайн одоо нөгөө хичээлээ ингээд мэрэгшээд ингээд дагнаад заах юм бол тэр тухайн хичээл рүү бүр ингэж орж тэмээ гүнзгийрүүл судалж тэрийг бол ингээд цаашдаа оюутандаа яаж хүргэх вэ гэдэг тийм арга барилаа тэр дундаас бас ингэж олж авт юм удаа гэж ингэж боддог. За энэ мэрэгчлэр суралцж байгаа оюутнууд суралцаж төгссөн мэрэгчлэтнүүд маань мэрэгжлийнхаа юугаар нь бахархаж ямар үнэт зүйлсийг хүндэтгэж хайрлаж дагаж мөрдөх явах хэрэгтэй байдаг бай. За манай энэ халаалт агаар сэлгэлт мэрэгчлэр төгсөж байгаа оюутнууд маань бол суралцаж төгссөн одоо энэ мэрэгжлийнхаа үн цэнийг мэдрэх ёстой. Тийм ээ, үн цэнийг мэдрэх ёстой. За тэгээ мөн сонгосон мэрэгжилдээ эзэн байх ёстой. За тэгээ төгссөн сургууль мэдээж багш нарыгаа хүндэлж хайрлаж тийм ээ тэдрээсээ үлгэр дуурайл авч ингэж явах ёстой. За тэгээ хийж байгаа ажлаа голж шилэлгүйгээр тухайн яг ажлынхаа эндээс одоо би тийм ээ энэ ажлынхаа буйнаар одоо ингэж ажиллаж амьдарч байгаа шүү дээ гэдэг сэтгэлгээгээр тухайн ажилдаа ингэж хандаж байх юм бол бид нар бол илүү бас ингэж хөгжих, өсөж дэвжих өөрийнхөө одоо инженер гэдэг халаалт агаар сэлгэлтийн инженер гэдэг одоо тийм ээ мэрэгжлийнхаа одоо гайхамшиг гэдэг юм уу тийм ээ ойлгуулах юм болоо даа л гэж ингэж боддог да. Тийм учраас шагнартай бол үргэлж тухайн мэрэгжилдээ эзэн байхыг тийм ээ мэрэгжлийнхаа үн цэнийг мэдэрч яваарай л гэж захий да. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч манай ярилцлаганд оролцсонд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд энэ ташрамт хэлэхэд манай Нэрвинт компанийн хамт олондоос баярлалаа. Одоо манай мэрэгжлийн хувьд ийм сайхан зүйлийг эхлүүлж тийм ээ биднийг одоо бас мэрэгжлийнхаа төрөл бүрийн өнцгөөс ингэж оруулж байгаа. Тус компани удирдлага болон хамт олон инженер техникийн ажилчдууд нь ажлын өндөр амжилт хүсье. Та бүхний юу сансан 9 цагаан хүсэл чинь биелэх болтугай гэж хэлье да. За маш их баярлалаа. Өнөөдрийн манай подкаст энхүү өндөрлөж байна. Эрүүл амьдрал эко орчныг бүтээн Airvent.